Сайн байцгаана уу? Go цэгийн хоол зүйч булгангаараа дамжуулаад эрүүл зөв хоолтын талаарх мэдээллийг цовруулаар хүргэж байгаа. Тэгэхээр бидэнтэй ярилцахаар хоол зүйч доктор Дэд профессор Пүрүжөө маань ирсэн байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт бид нар зуны улиралд хоолтон дээр юу анхаарах вэ гэдэг талаар ярилцсан. Тэгэхээр сайн байна уу та? Сайн байна уу? Хамтран ажиллаж байгаад баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр монголчууд угаасаа л улирлын ялгаатай хоолтой байдгүйсэн. Өвөл идэх хоололт, орой тэгэхээр 100 идэх хоолт гэдэг тустай байгаадсэн. Тэгээ энэ нь бол өөрөө тэр одоо зунаас хамаарсан одоо хоолтын хэм маяг. Ер нь бол эрүүл байх л үндсэн юм ил ярьдаг л байсан байна гэдэг нь бол тодорхойлолцоод байна л да. Тэгэхээр өвлийн цагт бол монголчууд нөгөө хүйтэн. Тэгээ одоо бид нар шиг ингээ парта байшин суугаад үүдэн дээрээс машин суугаад ингээд нэг парта байшингаас парта байшин дамжаад монголчууд явдггүй ээж л дээ. Тэгээ тийм учраас тэр үед нөгөө ингээ хүүтэнд учраас бид нар илүү шинт хичээлтэй. Тийм учраас махан хүнсээ хэрэгэлдэг. Нөгөө тослог хүнснүүдээ хэрэгэлдэг. Ийм бисэн байна. Тэгээ ийм тослог махлаг угаашаа мах ихтэй ийм хүнснүүдээ өвлийн улиралд хэрэгэлдэг байсан учраас нөгөө тэр ер нь бол энэ мах гэдэг чинь өөрөө маш шинт хичээлтэй хүнс. Шинт хичээлтэй сайн хүнс үгэл мөн. Та төгс ургууд дагуулсан одоо хүний одоо бүхий л одоо эрүүл мэнд бие махбод өсөл төвшлийг хангасан юм чухал хүнс мөн. За тэгээд энэ мах гэдэг хүнсэнд агуулгаж за тэр том уургууд. За тэгээд тэр уургууд задраад хамгийн сүүлд амин хүчил болоод бидний биед очиод одоо энэ уургийн их ус сурвалж ингээд зарцуулагдаж шүү дээ тий. За тэгээд ингээд зарцуулагдаж явах тэр уургийг задрах явцад одоо шинэ бид нар амаар идчихлээ гэтэл энэ ч одоо ингээд хотоод ч хийх зат. Тэгээд нарийн гиз одоо гиз чи ингээд дээд гиз, дунд гиз, доод гиз гэд тэ. Энэ гизнүүдээр ингээд задраад бүдүүн гизээр дамжаад ингээд хүний биес гарах явцад энэ явцад энэ уургийн ялзарлын процесс, уургийн задралын процесс гэж аюу том зүйлүүд явж. За тэгээ энд хамгийн их ядардаг эрхтэн бол энэ бүдүүн гизний микро орчин гэдэг бид нэр микрофлорч гэж яриад байгаа гизний одоо бактери орчинч гэж яриад байдаг. Тэ хүний биед одоо энэ уургийн задралын дутуу задралын бодисуудыг задлж ялцруулж ингэж биес гадагшилждаг ийм одоо бичил битний ийм бүхэлдэн ийм айрам тэнд ингэж ажиллаж байгаа. Тэгээ энэ өвлжөнгөө ингэж махан үс идэд ингэсэн үед тэр гидсний микрофлор бол их багасд юм байл да. Тоо хэмжээний үед гидсний багасдаг учраас энийгээ буцааж нөгөө зуны улиралдаа сэргийх ёстой. Тэр гидсний микрофлор үед тэр ашигтай бүдүүн гисэнд ашигтай бичил битнүүд гэдэг бол маш олон үүрэгтэй энэ дотор дархлааны системийг дэмжиж өгдөг ийм том үүрэгтэй. Тэгээ одоо хүмүүс яриад байгаа шүү дээ. Гидсний пробиотик уу тийм дархлаа дэмжинэ. Тэр гэл ингээл яриад байгаа шүү дээ. Тэгээ энэ бүх зүйлүүд чи ялцчихгүй үнэн болчиход байна л да. Тэгээ энийг бол монголчууд одоо тэр шинжлэх ухаан одоо бид нар шиг одоо өнөөдөр ингээд бактерийн усаас нь ярьж ингээд судалдаггүй байх үедээ энийг мэддэг учраас өвөлдөө энэ ингээд махан үнс идэх үед энэ их буурд юм байна. Тэгэхээр одоо дараа жилийн өвөлдөө бид нар бэлтгэхийн тулд зундаа махан үнсээ багасгаж өгөөд тэгээд сүү цагаайдаа буюу сүү цагаайдаа айраг, хоормог, таараг одоо юу ч юм те эднэрийгээ хэрэглээ. Тэгэхээр одоо бид нэр ингээд одоо ер нь тэгж ярьдаг хүмүүс цөөрөлээ л да бидний амьдрал чинь манай өгшөө ээж байна. Тэгэл одоо энийг 70-аас одоо 60-аас дээш настай хүмүүс тэр тусмаа хөдөөд амьдарч исэн ийм хүмүүс одоо тэрний магадгүй бидний үеийнхэн ч гэсэн зарим хөдөөс хүмүүс өвөл бол 100 бол ерөөсөө л өглөө тараг уулгаал орой хоормог уулгаал эсвэл ингээд цагаан идэ идүүлэл ингээд мах идүүлэхгүй ингээд хондог байсан гэд ингээд тэр үедээ тухайн хүн ингээд үлсгүүд байгаа юм шиг хэцүү байгаа юм шиг ингээд байдаг байсан боловч энэ бол одоо өнөөдрийн одоо хоолны дэглэмэл байсан байна л да. Тэгэхээр эн чинь өөрөө сүү цагаан идэ гэдэг бол өөрөө бас амин чухал. Яг махтайгаа адилхан шимт ижилэх хүнс бол байж байгаа. Гэхдээ энэ дотор нөгөө тэр пробиотик гэдэг маш чухал ашигтай зүйлүүд. Энэ пробиотик чинь маханд байхгүй шүү дээ. Тийм. Тэгээ ингээд идэд ингээд тэгээ монголчууд бол улирлын ялгаатай хоол буюу өвлийн хоол, зуны хоол хоёр ялгаатай байна. Дээр нь өвөл бол бид нар аль бол халуун, бүлээн шинж нартай хүнснүүдийг хэрэглэх ёстой бол зун бол бид нар сэрүүн төрлийн хүнснүүдийг хэрэглэнэ. Ингэж чадсанараа одоо жишээ нь бид нар илгээ хамгаалж чаднаа ч гэдэг юм уу те. Өвөл бол бид нар хүүтийн одоо шиг бөөрөө хамгаална шүү дээ. Ингээд нөгөө эргэтэн системийнхээ өвчин тэр физиологийн онцлогтой хамраад ингээд хоолтой зохицуулдаг ийм одоо мундаг хоол шимт ижлийн боловсралтай арт хүн байсан байл да. Хоолтой холбоотой бас дэглэмийн асуудлууд нэлээд гарч ирдэг. Тэ янз бүрийн хүмүүс хатуу дэглэм гэдэг юм уу эсвэл нэг юмар дагнасан дэглэмүүдийг бариад байдаг. Тэгэхээр тэр дэглэмүүдийн талаар та бас юу гэж хэлэх вэ? Тэгээ одоо нөгөө хоол ижлийн боловсрал гэдэг зүйлийг олохгүй болсноос болоод одоо өөрөөс хүмүүс чинь юу идэж ухаан мэдэх болчихлоо шүү дээ. Амттай л бол гоё өнгөтэй л бол одоо ч юм уу те ингээд идэж уугаараа гэдэг юм
нэг бол их үнэтэй юм бол сайн байна гэж ойлгосон, нэг бол хямдхан юм муу байна гэж ойлгосон. Ингээд бүр ингээд хоол шимтгийлийн талаар ямар ч юм нэг мэдлэггүй болгоо хайцсан нь өнөөдрийн монголчуудын энийг хөвчлөл, өнөөдрийн энийг монголчуудын хатуу янз янзын хоолны дэглэмүүдийг барихад хүргээд байна л да. Тэгэхээр ерөөсөө энэ өнөөдрийн энэ янз янзын мэргэжлийн бус хүмүүсийн үгэнд орж эрүүл мэндээ алж байгаа хүмүүс биш та одоо янз бүрийн хоолны дэглэмүүд бариад тэгээ энэ их хоолны дэглэмүүд одоо шинэ би чи ингээд их олон янзын хүнтэй харьцаж идэг учраас одоо над дээр одоо янз янзын хүмүүс ирээд ингээд тэгэхэд юусэн энэ олон янзын хязгаарлалтай янз янзын хоолны дэглэмүүдийг барьснаас болоод зүгээрээс яг турсан турах гэдэг зорилгондоо бол хүрсэн. Гэхдээ миний ходоодны эзэгшилтэй болжлоо, цүс ингэжлээ, нойр булчирхай ингэжлээ, миний нойр өөрчлөгчлөө, хоолны дуршил өөрчлөгдчихлөө гэд ингээд янз янзын нөгөө зүгээрээс нь бие махбод янз янзын хоолны дэглэмээс болгоод ингээд асуудал үүсгэж байгаа. Тэгээд хамгийн амар зүйлүүд бол жишээ нь 9 сартаа хүүхдээ кето хоолны дэглэм бариулж байна гэж фэйсбүүк дээр явж байгааг би чинь өөрөө харж ирсэн байхгүй. Тэр ингэж болохгүй штэ. Эн чинь бол тэр хүүхдүүдийг бол бүрэн мөсөн алж өгч. Тэгэхээр өөрсдөө тэр зоргондоо одоо тэр янз янзын хоолны дэглэмээ барьдаг юм байна. Энд дээр харин тэр хүүхдүүдийг хамруулж ерөөсө болохгүй штэ. Тэгэхээр одоо бидний гол зорилго бол энэ хүүхдүүдээ л хоол шимтгийлийн юу идэх вэ гэдгээ мэддэг. Тэр хоолноос болж стрессддэггүй. Хоолноос болж эдийн засгаар хохирддаггүй одоо энэ үнэтэй юмнууд авч идэж угаад үнэхээр тэр нь хэрэгтэй болчих юм болохгүй ч юм уу тий. Тэгээ үр дүнгээ ч мэдэхгүй. Ямар байгаагаа ч мэдэхгүй. Тэгээ ингээд ажиллаж байгаа энэ одоо юмыг одоо багсгаж ард түмэндээ тусалж илүү эрүүл монгол хүнтэй ийм ард иргэд болж улс болж хөгжөө гэх юм бол бид нэр өвчлөлийг бууруулна. Өвчлөлийг бууруулахын тулд одоо энэ хоолыг зөв болох ойлголт бол байгаа даа. Тэгэхээр монголчуудын энэ уламжлалт удирлын ялгаатай хоолт гэдэг бол маш чухал. Тэгэхээр одоо бол бас хэцүү болсон л доо. Бид нөгөө тэр үеийн нүүдэлчин соёл иргэншил чи өөрчлөгдөд өнөөдөр бид нар чи ингээд цуурын соёл иргэншил рүү шилжсэн. Гівчиг бид нар одоо үлдээ бид нар махны одоо ичээ бэлдээл ингээд мах идэдэг. Энийг бол буруу гэж бол хэлэхгүй. Идэж ууж бол болно. Хамгийн гол нь зундаа бид нар нэгэнт цагаан эдэн маань дэлгэрээ гараад ирж шин, таран гараад ирж шин, айраг гарч ийн, хоормог гарч ирж шин. Тэгэхээр энийг ингээд өдөрт ядаж нэг 2 удаа идэг махан олоо багсгаад оройдоо ядаж цагаан. Тэгээ ингэх юм бол нөгөө эрүүл мэндэд л хэрэгтэй. Нөгөө гизний микрофлора, тэгээ гизний микрофлора сайн байгаад ирэх юм бол нөгөө дархлааны систем сайн байгаад байна. Тэгэх юм бол одоо үйл нөгөө тэнд таниад байна гэхэд энд тусчаад байдаг юм чи халуу болно. Тэгээд ер нь бол одоо надад бол зөндөөл нотлогоо байна. Зүр судалгаанууд. Тэг ер нь хоолыг сайжруулад ирэхэд хүүхдийн хоолыг зүг болгоод ирэхэд бол зүг болгоно гэдэг нь тэр янз янзын хоолны дэглэм барих бишээ. Зүгээр л одоо бид нэр зөндөөл ярьж байгаа. Өглөөний цайг нь уулгадаг болгооч өдрийн хоолыг чанартай идүүлчээч. Тэгээ орой хоолыг бити оройтуулж идүүлээд аач тий. За ингээ 3 хоолоо идлээ. Тэгээ айл болох хүүхдүүдтэй байгалийн гаралтай хүнс идүүлээч янз янзын химийн нэмэлттэй элдв хангаа одоо хамтдаа шимтгтэй өнгөт сөнгө оруулсан янз янзын идүүлж болно мэдээж тэрийг огт тойрохгүй. Гэхдээ одоо байнгут чипс идүүлээд аач, байнгут чихэр идүүлээд аач, байнгут ундаа уулгаад аач гэдэг л асуудал ярьж шээ. Тэгээ яа сүү уулахгүй. Тэгээ сүү уулах тухай асуудлыг ярихаар хүмүүс өөдөөс ингэж хэлдэг л дээ. Сүү үнэтэй гэдэг ярьдаг. Тэгээд ясман дээр тэр 2-3 литр метрээс авалцсан ундааны үн, тэр мөхүүлц заримны үн, тэр чипсний үн нөгөө дэлгүүрт байгаа сүүний үннээс ямар ч үгүй л байгаа шүү. Харин дээр нь зөвхөн сүүний үйлдвэрүүд бол хүүхдэд зориулсан сүүг бол аль болох бодогч бодисгүй, амт оруулагч элдв хангаа алюминий жимсний гэсэн нэмэлтгүй. Тэгээ аль болох малын одоо сэргээгүүд цэвэр сүүгээр л одоо нийт Монголын хүүхдүүдэд хангадаг болох нь л өөрөө маш чухал зүйл байна. Тэгэхээр улирлын ялгаатай хоолтыг бол бүр актер одоо дээр үеийн монголчууд чиг актер сүрхий барьдгүй маа гэхэд 100 болын сайхан дэлгэрт гарч ирж байгаа цагаан эдэг. Ядаж махныхаа хэрэглэг багсах. Тийм махныхаа хэрэглэг жоохон багсгаж өгөөд сүү цагаан эдний хэрэглээ нэмэгдүүлээд ингээд өгөх юм бол танд л хэрэгтэй, таны үр хүүхдэд хэрэгтэй, өвдөд зохгүй байна гэдэг бол тухайн өрхийн л эдийн засаг шүү дээ. Зуны улирал бас одоо юу гэдэг ногоо жимс хэрэглээгийн гот эсрэг талтай хүмүүс ингэж ярьдаг шүү дээ. Одоо нэг импортоор орж ирсэн гарал үүслэн тодорхойгүй тий. Яа юугаар бордож тортсон мэддэхгүй юмыг идчихснээс бараг идээгүй дээр гэдэг. Тэгвэл хоол зүчээс таныг юу үзүүлэх вэ? Одоо тэгээ Монгол ногоо зөндөл байж шүү дээ. Монгол ногоо зөндөө харж. Тэгээ ногоог ер нь бол яг хуу ер нь ген догоонд айл хэлэндээ байгаа. Энийг тарьж байгаа хүмүүс айл болох тэр пестицид, гербицидыг хэрэглэн шүү дээ. Энэ чинь тэднийг хэрэглэн шүү дээ. Яг бол тэр их одоо хідэн гад ногоо тарьж байгаа хүн чинь мэдээч энийг хэрэглэхгүй байхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг энийг хэрэглэхдээ зөв хэрэглэмээр байна гэдэг.
сүүс бүтээгдэхүүнээ илүү хэрэглэх юм байна гэж чинь. Тэгэхээр дахиад зэрэгцээд гарч ирдэг асуудал нь баяр наадам үргэлжлүүлээд найр наадмын удирдал эхэлдэгтэй холбоотой байдаг шүү дээ. Тэгэхээр энэ үеэр хорхог боодог гэдэг юм уу бас нэлээд хэрэглээнд ороод энэс үүдэлтэйгээр эрүүл мэнд бас сөрөг нөлөө үзүүлэх юмуд гарч ирж байдаг. Тэгэхээр энэ үед та бас хоол зүйчийн хувьд, судлаачийн хувьд ямар зөвлөгөө өгөх вэ? Тэг баяр юм чинь баяр. Хүмүүс баярлах гэж л амарч байгаа, баярлах гэж л бас хоол ч бас өөрөө их тийм баяр баясгалан бас сэтгэлийн таашаал авчирдаг бас чухал зүйл шүү. Тэгэхээр тэр үед нэг өдөр болгон, жилд олон удаа иддэггүй нөгөө гоё хоол моолоо хийгээд ингээд бөөндөө гэр бүлэрээ хамтдаа суугаад иддэг сайхан цаг мөчтэй. Тэгэхээр энэ цаг мөчүүдээ нөгөө их сайхан өнгөрөөх энэ цаг мөчийг маргааш нь жишээ хин нэг нь өвчтөй болоод эмнэлэг рүү явахгүй л байх нь бидний чухал зүйл болоод байна шүү дээ. Тэгэхээр одоо тэр сайхан зүйлүүдээ хоолууд хорхог боодог юу ч үдийн одоо хуушуур юучүүдийн тэр сайн зүйлүүдээ иднэ. Гэхдээ хамгийн гол нь нөгөө тухайн хүн өөрөө одоо тэр нөгөө өөрийн цадах мэдрэмж гэдэг зүйлээл бас бариад нэг дор хийх тостой хоол байх юм бол нэг дор хитэх хэмжээтэй идэхгүй яа. Тэгвэл хитэх хэмжээтэй идсэнс бол бие махбод хямарч байгаа. Дээр нь тэр хүн өөрөө суур өвчтөй бол өмнө нойр уучрахад цочрож исэн бол одоо цөсний янз бүрийн цөсний өтгөрөлд янз янзын цөсний чулуун болов өвчтөй бол жишээ нь илэгний, чихрийн шижингийн, зүрх судасны гих мэт юм одоо хүнд янз бүрийн өвчтөй хүмүүс бол одоо бусад эрүүл хүмүүс шиг тэгж амар хэмжээ хязгааргүй идэх. Тэгэхээр зэрэг зүгээр хоолыг заавал тэгж ходоодоо дүүргэж бүр таснаас ботлоо идчихэж одоо унтлаа арх уужиж кайф авдаг юм бол биш шүү дээ. Тэгэхээр сайхан гэр бүлтэйс ярьж хөөрөөд гоё идэх. Тэгэхээр бид нар юу нэг тийм нэг юунаас таашаалах уу, яаж одоо амьдралыг зөв байлгах уу, тий? Яавал одоо гэдэг юм тийм нэг одоо юу гэдэг юм тийм хувь хүний л нэг одоо хүн байх нэг төлөвшил байна да тий. Энэ миний бас их сайн хөгжүүлэх стам дээр нь хоол ижлийн талаар баг зэргийн наазахын мэдлэгтэй хүн гэхэд өөрийнхөө хоолыг зохицуулаад. Тэгэхээр миний хувьд бол одоо тэрийг битээ идэж байгаа энийг гэдэг юм хэлмээргүй байна. Зүгээр юм хэмжээг нь тааруулаа сайхан зөв зохистой баярлж наадна. Зүгээр ганц хэлэх гээд байгаа зүйл нь одоо халуун байна. Тэгээд халууны улирал хэлж जैन дээр нь их тостой хоол идсний араас хүүтийн юм л уухгүй байх нь одоо хамгийн нэгдүгээр сэргийлж чадах маш чухал зүйл. Тэ. Одоо хөргөчнөөсөө хүүтэн бий гаргаад, хөргөчнөөсөө одоо хүүтэн арх гаргаад, одоо зойрноосоо юу одоо айраг майраг гаргаад одоо тэг ингээл нэг хүүтэн юмнууд их уудаг. Тэр энэ усч байсан гэсэн тий цайч байсан гэсэн хүүтэн юм уухгүй байх. Тэг энэ халуун тостой хоол идсний араас хүүтэн юм ууснаас болоод одоо янз янзын ходоод гидсний хоол усрах замын юусэд амнасаа алдах тохиолдол ирээд энэ эмч нарын ачааллыг нэмэгдүүлэх нөгөө эмч нарээч баярлж чадахгүй болгодог ийм сүрхий актер. Тэгэхээр энэ тостой халуун хоолны араас хүүтэн юм уудаг энэ зуршлыг л ер нь алга болгоод тэр тусмаа хүүхдүүдэд ч гэсэн багаас нь энийг хэрэглүүлэхгүй болох юм бол бид тэр 70 80 он 60 онд байсан шиг монголчуудын дунд нойр булчирхай өвчлөл байдаггүй гэдэг тэр эмчнэрийн ярьдаг байсан тэр зүйл рүү эргээд очих юмсан л гэж бодож ш. Тэгэхээр бидний идэж ууж байгаа хоол хүнс бол өөрөө их онцлог байхгүй юу? Жишээ нь Японуудаас солонгосуудаас тий их өөр баггүй бид нар чинь их тийм тосрохог хоолнууд иддэг. Тэр нь яг байгалийн гаралтай тэр нь бас нэг 50% хансан досны өвчлийн агуулмжтай. Тэгээ маш шимтгэлтэй ийм хоол хүнснүүд хэрэглэдэг хүмүүс учраас энэ нэг л хоолоо зөв зохицуулж л итгэл шаардлагатай л гэж бодож. Мэдээлэл өгсөн танд баярлалаа. Бид бүхэн 100 цагийн хоолд өвөл цагийнхаас ялгаатай юм уу? Баяр наадмын үеэр ер нь юуг анхаарах вэ гэдэг талаар хоол зүйч доктор Дид профессор Пүрвжавтай ярилцлаа. Анхаарал тавьсанд баярлалаа.